Шөнийн 4 цагт босоод нүүр 7-ыг тайлбарлана. Өөрөө эндээсээ бууж чадахгүй. Тэгээ тэгэнгүүтээ над руу буцаад яваад л Ара юу үсэл? Амс. Дорса. За. Наатар амс. За би гурав авчих чинь. Юу яасаа дишэстэр хацаам уу? Оо хараа өөрөө ч тарахсан чиний араас. Тий. Өөрөө эндээсээ бууж чадахгүй. Тэгээ тэгэнгүүтээ над руу буцаад яваад л За Орос дэлгүүрт ороод ирлээ. Яг Монгол зардаг юмнууд нь ч зардаг. Нэлийн хол явж байгаад ирлээ. Энэ нөө килограммын чихрүүд. Гурлан чихэр вэ. Энэ нөө самартай чихэр вэ. Дамла. За юу идэж байгаа лээраа. Орос дэлгүүрээс Пүршгэн байхгүй. Тэгээд хоошор энэ юу гэдсэн бэ? Арай өөр нэртэй fried meat pie гэдэг юм. бид хоёр өлсөд дахиад дэлгүүрлөгөө буцаж ороод квас. Тэгээд нөгөө хоошор шиг юмнаас навсан. Энийг чебурек гэдэг юм байна. 2 шигийг дахиад нэмээд авчлаа. Шорлог хийж байсан. Тэгээд яг манай нэг зайсангийн шорлог шиг санагдсан. Тэгээд ингээд flat bread, grilled ногоо байна. Тэгээд хоньны мах. за дэйдхүү балби гэж ярьд юм билээ шүү дээ хүмүүс. Юу? Идэг. Нохог хашиг идэг гэдгээ. Балби. Гара дээлийн өмсөлчлээ бит хоёр. Одоо бүр амар борооч. Та эргүүч хэрэг. За энэ манай хотын төв байна. Нэг юм би бүр бороонд амар алхаж байна. Энэ ч бүр яг хүүтрээд бороо ороод манай хоёр яарсан. Би гутал авах гэж гарсан байхгүй юу? Тэгэхгүй бол миний гутлыг хараа. Ийм одоо надад ямар ч нэг өвлийн гутал байдгүй. Тэгээд гутал авах гэж гарсан. Монголд ээл өмсдөг хүн чи ирээд ийм болсон гинэ. Би бодол. Бид хоёр ингээд дэлгүүр хэсгээр надаа юм авах гэж гараад манай өөстөө өөрөө бүдүү хуцалчаад ордог. Жон жижиг юм байна тий. Наачин тэгтээ жоон цохиолоо юм уу? Гэтэ өмсгөл нь нэг тийм богнохон ч юм уу нэг тиймэрхүү юм тий. Миний үгсээ хүмүүс охин л гэдэг тий. She's so serious гинэ. Тэгэл өмсгөр палаж гэж бодоод тэгээд гэснэ. Анаа Австралиас дээл явуулсан байхгүй юу? Тэгээд тэрийг авсан. Миний хөө дэлгүүрээр орж ирсэн чи ямар байна? Хөөрхөштэй томоотой сууд. Манай өнөл тэгээд өөртөө бахан хувцаа таард юм дөө бит хоёр дэлгүүр хэсгэр. Жоо сони юм уу? Жоо сони юм байна. Яха. Тийм байна. Жоо сони юм байна. Тийм байна. За би нэг иймэрхүү байна. Микрофоноо ингэж барьж ирж байгаа. Тэгээд гутал авах гээд миний одоо өмссөн байгаа гутлыг харалтаа нэг юм өмссөн. Өнөөдөр амарсан нүрэ буцаа. Наач нөгөө би яг сайн мэдэхгүй байна. Харин нэр нөө Apple орж ус болох юм те. Орж үзгүй. Тхоо.
Саяо. Ер нь энэ юм байна. Начно. Яси меню яхи. Яхи ижихо. Би готлаас ч готлаа алдахгүй байна. За өнөөдөр нэг ивентэд явах чинь. Ивент чижтэй. Энэ тоглолт үзэх юм маа. Тэг өсгөдөө готлоо өмссөн. Тэгсэн чинь арай ганган байна гэсэн комент авлаа. Тэгээд одоо өсгөдөө готлоо болд юм уу дөө? Юм өсгөдөө готлоо өмссөн. Манай хүү тойл амир зам болгоцсон. Ийм өсгөдөө готл. Ийм. Өсгөдөө готлоо болд юм уу дөө? Өөрөө өмсөс. Харин бид ихтерхий ганган байсан юм уу? Хөл бөмбөгийн тоглолт үзэгчээж өсгөтэй готл өмслөө гэд манай нөхөрт гэдэг юм. Яг хоо энтхийн хүмүүс ч тэгэл нөө хүүдийн мөд тэгэл явдаг л та. Уус нь гоё харагдаад байгаа юм. Машины хоол тавьад алах нь өөр өмсгөний. За хөл бөмбөгийнхаа тоглолтын дээр ирлээ. Бид хоёр нөгөө өрөөнөөс үзнэ гэж бодсон чинь гадаанаас үзэхэр болсон. Тэгээ нэг юм. За бид өөрөө нэг аутлетэд ирсэн. Аутлетэд ирсэн. Хүүхдээ хувцаалаа. Амар хөөрхөн хувцсан давсан. Минийхөө. Тэшээ оргоороо. Тэгээ. Энэ Колумбийн аутлет ороо сая $82-т хүүхдээ өвлийн боди авсан. Новлис сам завлаа. Ингээд. Ийм бахан нөө Halloween decoration гараад ирчихсэн. Хайртай. За одоо North Face-ийн юу орж үзье, outlet руу орж үзье. Юмуд нарай хэмдэрсэн байж магадгүй. Энэ хайртай. Хараа чи хүүтэй энэ ч зураг авах юм уу? За. Манай хүүтэйгээ байнга зураг авах маш дуртай. Минийхөө. Инүнэ. Манай ихнэр явж байна. Хүүхдээ баах. За манайхаа бүр зад шопинг хийлээ. Columbia, North Face гэснээр Carter's ороод баахан шопинг. Манай хоёрыг хартаа. Гэж. За харидөө бүр ядарчлаа. Инээцэн л явж байна. Хэ минийхөө. Ой.